Дараа нь Маркиз хүүгээсээ бүчэндээ өөрийнхөө талаар байцааж энэ нь лайм зөнгөжт бүхэлд нь аюул замж хийж болох байсныг санаалав. Майкл яриг нь тасалж аваас нь саний юм ажиглагдсан гэж хэлв. Тэрээр дамин сэлэм сохлохыг урьдчилан мэдчихсэн юм шиг санагдсан гэж тайлбарлав. Гэсэн ч тэр бүрэн тайван байж инээн сэвсээр байсан юм. Царайнд нь догтлож тадарсан Майкл өмнө нь ийм өрсөж бичтэй нүр тож байгаагүйгээ хүлээн зөвшөөрөв. Тэрээр дамин магадгүй түүнтэй энэ тэнцүү тулдаж чадах ганц хүн байж магадгүй гэж бодно. Маркиз хүүгийнхээ нүдэнд эргэн ирсэн танил сэрэгчдийг анзаарав. Зохистой өрсөлдөгч болохгүй байснаас болоод удаан хугацаанд сонирхолгүй болсон байсан ч одоо түүний догтлож иргэн иржээ. Дараа нь залуу гүнгийн нэгсэн таггүй нөхцөлүүдийн талаар хайхрамжгүй асуув. Аав нь зүгээр шинэж ялж лайм блумын гэрт хിവэр үлдэнэ гэж итгэжтэй хэлв. Өдөргүй ихний дөөж зарсагдж хоёр хүлэг баатрийг урагштуудав. Гүн дамингаас ихэн ихэлж гарахыг асуув. Даминыг хариулж амжихаас өмнө нэгэн дуу хоолой сонсдог. Себастьян Винченцо гихтунд дагахын хүлэг баатар нүдэндээ үж яжиг гэж баатай итгэжтэй алхан ирв. Тэрээр тэр шийдвэрийг гаргахад даминаас илүү эрхтэй гэж зүтгэв. Залуу өмнө сургасан 3 хүлэг баатарт хараад Себастьян тэдэнд багшиж ясныг ойлгов. Себастьяны царайд дамин тэдний амжилттай яг хуваалцахаас имэж би айдас сэжигшээ харагдана. Түүний хүслийг дагахаар шийдэж залуу тэднийг доод давхархан ямар хүлэг баатар төлөвлөхийг асуув. Себастьян идэвхтэй инээн сүзэн өөрийн хүү Фабиан Винченцо сонгов. Хүлэг баатар бүрэн хоёр дуусахтай өнгөрсөн жадаа дарин бахархтайгаар зогсжээ. Себастьян хүү рүүгээ харан бүх найдвараа түн даатав. Себастьяны хүү үнэхээр авиастай гэж сонссон тул гүвч Фабианы чадварт ихтэй байгаагаа хэлсэн ч дамин эсрэг ташийн төлөвлөгчийг хараад гайхав. Лайм блумын талаас нэг том биетэй залуу урах шалхан үсээ хайхрамжгүй санана. Хүлэг баатар шууд тулааны байршилд орж өөрийгөө таних тусны дараа өрсөлдөгчийнхөө нэр Баовгийг асуув. Залуу хайхрамжгүйгээр өөрийгөө Рональд гэж хэлээд өвгийн нэр байхгүйгээ. Фабиан шууд түүнийг жирийн арт гэж бодно. Энэ зэрэг зэвийн хүн Винченцо гэр бүлийн техникийг дийлнэ гэж тохирхов. Том биетэй залуу зүгээр шинээж чи дэндүү их ярих юм гэж хэлв. Өөрсөн Фабиан ихний дайлтыг хийв. Тэрээр жадаа маш хурдан доош сасан ч том биетэй залуу хэлбэрхэн зайлав. Цэвэрхэн зайлсан нь Фабианы өөрийг улам хүргэж тэрээр араас нь хурдан дайлтууд хийв. Хөлтөд өртөж байсан ч Рональдныг бүрчлэн хайхрамжгүй зайлж яжаа. Дивжээ дуусахад тэрээр Фабианыг өрөвчтэй амтан гэж занав. Тэрхүү доромжлол залуу хүлэг баатрийг улам бүртгэж хэрийг нь барав. Жадандаа цайвар цэнхэр авар хөрөнгөлөв. Тэрээр Рональдын нүүр шууд сасан ч аюултай дайрчтан түүнийг хамгаалдаггүй болов. Боломжийг ашиглан Рональд улаан ууртай сэлмээрээ зөхөв. Цохилтын төв хортон бөгөөд өндөгчтэй байсан тул Фабиан хариу үлдэж үзэгч амжихаас өмнө гараа алдав. Тайрагцсангаар агарч цэвэрлэн нисгэд тулааны талбарт шок тархав. Гүн дөөгүй ажиглана. Себастьян хүүгээ ийм аимшигтай хохирол ансхыг харан цөхрөөж оров. Рональд сэлмээ камнаар хуйлан азар орлон хөвтөх Фабиан Лузан түүнийг тэмцээнээс хасгацныг зарлав. Эхний ялалт лайм блумын гэрт татсан Маркизийн царай Баширэнэн сүлж татарна. Хүлэг баатринга хэдийн өнгөө аж түүнийг асарсан ч өвдөр түүнийг зовоосоор байлаа. Ойролцоо байх манай залуу энэ бүгдийг огт хамаагүй юм шиг харна. Тэрээр үрдэн бүрэн таамаглажснаар болсон бөгөөд Фабиан бацнаас нь хавгүй сул дараа бож таарлаа гэж бодов. Урам хуурсан асгалт хараад тэрээр харц буруулав. Түүний дэргэд гүн нэг дуртай байв. Гүн лайм блумын гэр ямар хэрцгий болохыг бүхэндэн ярьж дараа нь Маркиз руу иргэн. Зөвхөн ялахын тулд түүний гар тарих нь үнэхээр шаардлагатай юу гэж асуув. Тэрээр баатарт 3 тулааны нэгийг хэдийн алдсныг сануулж одоо шууд орцох ёстой юу гэж асуув. 50 байж манай залуу одоогийн тулаанд яллаач Майкл сүлийн шатанд гарч ирэх нь тодорхой бөгөөд өөр хинч түүнийг дийсгүй гэж тайлбарлав. Гүнгийн сэтгэшийг амраахын тулд тэрээр 2 дахь тулаанд хэдий хүн бэлтгэсэн байгаагаа дэж. Гүнгийн нүдэнд саниуч хол тадарна. Дараа нь хэсэг 2 дахь орцогчоор сонгогдсон богино өстэй хүлэг баатар руу шилжив. Түүний царай бүрэн цайсан байлаа. Дамин зүгээр л инээж ясаж боломжтой хിവэр тул асан сургуультуудаа идэхийг санаалав. Залуу чичирсээр байсан ч түүний ард буй 2 хүлэг баатар түүнийг галзан эмсэг дэмжиж байлаа. Гүнд энэ сонголт таалагдсангүй. Баатрийг үүнд үнэхээр идэвхтэй байгаа эсхийг асуув. Залуу манд PUBG-г яг энэ нөхцөл байдал зориулж тусгаалan сургасан гэж идэвхтэй хэлв. Бүгдийн анхаарал айдсаасаа болоод ямар ч үе догж магадгүй шинжтэй залуу руу хэлв. Гэсэн хэдий ч баатар түүнийг ялна гэдэгт бүрэн идэвхтэй байв. Өдөргүй хүлэг баатар дүүжийн талбайд орж ирв. Фабианы таригдсан гарын дүр зураг бодолтод татвдан орж ирж тэрээр энэ талаанд хэрхэн амьд үлдэхээ мэдэхгүй байлаа. Лайм блумын гэрээс ирсэн өрсөлдөгчийн зөрөгтэй инээмсэгтэй орж ирнэ. Өөрийгөө хүү сэжсэн гэж итгэвчтэй танилцуулав. PUBG-ийн зэрэг хэдийн унсан бөгөөд тэрээр эрэхгүйгээр нэрэж хийж чадахгүй. Хүү даймын төлөвтөж бүр байгаад урам хугарч байгаагаа ээж тод хийв. Сэжим рүү нь манаа урсаж ирэхэд тэрээр энэ дүүлийг хурдан дуусгана гэж итгэвчтэй зарлав. Залуу хүлэг баатар өөртөө сэрэг байхыг сануулсан ч бэлдэж амжихаас өмнө өрсөлдөгчөнд тайрав. PUBG-ийн гайхшралд тэрээр бодогч сөхөөгүйгээр эхний цогцыг тасран зогсов. Хүү гайхсан шинжтэй байхад цогцын хүч залуу газар унах. Өрсөж бичин түнд товч магтаал өгсөн ч PUBG гайхширсан хിവэр тэр хаалт юртаа азасан гэж гайхна. Хүү дахин дайрсан бөгөөд энэ удаад уртай байлаа. Хүлэг баатар дахин аюулаас дөнгөж зайлав. Тэрээр газарт цөхрөнгөө баран өмхөрч эцэст нь нэг өвдөг дээрээ тогтов. Тоос агаарт дэгдэж
Түүний харагт хорчны хаа. Үүнийг ашиглах үе түүний харагдахгүй өнцгөөс гинт дайрахыг хичээв. Гэсэн чи яаж ч юм. Богино өстэй залуу тэр цохилтыг ч бас тарсуу. Хүү бүрэн гайхшраа. Харч чадахгүй ахстай дайртуудаас энэ залуу хэрхэн хамгаалаад байгааг тэрээр ойлгож чадахгүй байлаа. Хүлэг Баатар хордоо хоорондоо зай авчи. Өөрөө ч ажилхан гайхсан тэрээр дамин яхад энэ бүх хугацаанд тийм итвэжтэй байсныг ойлгож эхлэв. Хажуунаас аживчжсэн манай залуу бахартайгаар инээн сэхлэн. Эцэст нь Павл тэр бүх сургуулийн цаад хочинхэн утга учрыг ойлгов. Эргэн дурсан жид дамин бэлтгэхийн үеэр лайм блүмийн үндсэн сэлмийн маяг бол хагуу арслангийн сэлмийн урлагийг тасралтгүй ашиглан богино өстэй залууг аяагагүй жогоон харалтна. Олон удаа яригдсны эцэст Павлын бие дал тохомсраараа тэрхүүс тийшээ бүхэлдэн цээжчихжээ. Одоо цагт иргэн ирэхэд залуу маань Хүлэг Баатар нүдэ анаад ч тэр дайралтуудыг хамгаалж чадах хэмжээнд хүрснийг ойлгов. Юу дахин дайрсан ч энэ удаад Павл хэлбэрхэн зайлав. Тэрээр хөдөлгөөн бүрийг гинт танив. Энэ бол дамин түүний эсрэг дахин ашигладаг байсан ярины стил. Зүгээр шавгүй удаан байшаа. Түүний өрсөлдөгч дайрт хийсээр байсан ч богино өстэй залууныг бүрчлэн зайлав. Хөдлөх зөөрөө тэрээр Баатрыг өөрийг нь ийм чанга шахаж өгсөнд дотроо баярлав. Тэрхүү хэрцгий бишбишийн ачаар тэрээр одоо хуучин хязгаараа даван гарч байна. Эрч часаар залуу газрыг хүчтэй гişгэн ширүүн дайрт хийв. Цээжинд нь шатах гэмөөж буцарна. Тэр бүх хүчээрээ сэрмээ далаа. Энэ цохилт Хьюгийн хамгаалалтыг нэвтрэн хүзүүнд нь туслаа. Хацвтан нэртөө өнгөцсөө сулгасан ч энэ нь шангарттай байв. Хью итгэж ядан нүдэ төмрөөлөв. Дүнж өөрийн довтлоо барьж дийсэнгүү. Тэр яшртын баяраар нудраа зангидах ба дэмэн бахархсан инээмсэглэлээр харна. Маркиз хүртэл тулаанцаа ялагдахыг хараад шагонд оров. Ялагдлаа хүлээн зөвшөөрсөн Хью газарт унаа. Павел сэрмээ түүний хүзүүнд толгойж өөрийгөө яригчаар зарлаа. Алтан пиксигийн баатрууд асар ихээр ухаалan түүний нэрийг арена даяар цуурайтуулна. Анх удаа богино өстэй залуу боломжгүй зүйлийг хийснээ хомсорлон идэвхтэй инээмсэглэв. Хоёр дахь халт тулаан дуусч Алтан пикси яшилт аван харцааг тэнцвэрлээ. Одоо шийдвэрлэх эцсийн тоглолт эхэлж байна. Майкл урах шалах ба дүнд чанхнаасаа энэ үтэн хүлээж байв. Эцсийн тулаан бүхнийг шийднэ гэдгийг хүлээн зөвшөөрөхөд Майклийн биеэр ар тархав. Нэгэн зэрэг манай залуу түнтэй уулзахаар урах шалгаж хоёр залуу нүр нүрээрээ толов. Майклийн нүдэнд сэтгэл эзэмдэх тогтлол гэсэрсэн. Түүний хувьд энэ бол олон жилийн турш хүлээсэн агшин байлаа. Тэр эцэст нь өөртөөгөө энэ хүсэлтгчээ оллоо гэж итгэв. Дэмин Майклийг нэрэн тэднийг нэг түвшинд байгаа гэж бодож би эсхийг асуух мэт хэрхэг инээмсэглэлээр хариулв. Майкл шууд сэлмээс соголон Баатрийн өмнө бараг агшин зөөрт гарч ирэв. Довтлогоо ойртуулахдээ тэр манай залууг урам хохолохгүй гэж найдажв. Хэдэн минутын өмнө Хью Маркизийн өмнө сөхөрч бүтлгүүцнийхээ шийтгэл өгөхийг хүсжээ. Маркиз цөнийг чадах бүхнээ хийсэн гэд татгалзав. Бахархалтайгаар сахлаа илэн түүний хөөс хүлжин тулаанч тож явж Лимблум гэр бүлийн хിവэрэн гэж зүтгэн. Баатар үүний хүлээн зөвшөөрөөд явав. Гэвч түүнийг ямагц Маркизийн итгэлтэй царай бүүдий. Сүүлчийн тулааны зарим зүйл түүний санааг зовоож байлаа. Хью Павелаас илт хүчтэй атал. Яагаад хэдхэн цохилтын дараа унчваа? Түүний бүх тогтолцоог өөрчлөн таварсан мэт бай. Тэр нэг агшин сэлмний архан задгцсан болов гэж гайхсан ч энэ бодлыг шууд толгоноос авч хаяв. Энэ хооронд Майкл тулааны өмнө чичрэн зогсооч. Тэр айгаагүй байлаа. Тэр зүгээр л хитрхий давчсан байв. Түүний зүрх хизээнээс илүү хүчтэй цохилно. Тэр дэмэнийг олон жил хайсан цэх хөрсөлт хүчин мөн гэж аж хэдэн шийдэжээ. Арена руу чиглэхдээ тэр энэ ялалтаа аавдаа зориулна гэж тангарагшав. Маркиз дээрээс хашгиран хүүгээ бүрэн дөрөн бай сайгаар арина. Гачиг инээн сэрвч тодруулсаар Майкл тулааны тайлбар руу алхав. Түүний бодлолд нэгэн дурсамд сэргэв. Бага байхад нь аав нь анх сэлмний урьдыг зааж өгөхөд тэр олон хүчрхэг дайчтай болохыг мөрөөддөг байж. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусан тэр тогтол зам хоров. Хүчтэй гэрдэг Баатар бүр түүний өмнө хэлбэрхэн ундаг байв. Явж тоосон санагдаж тулаанууд бүх утгацыг алдчихжээ. Зохих хөрсөл бичгүй байсан түүнийг уйдааж тэр сэлэм зэрэг сохислээ багбагаар ахиж эхлэв. Тэгтэл манай залуу гарч иржээ. Гинт түүний өнгөг байсан тийшээ тэхэн гаш авалцав. Олон жилийн дараа анх удаа түүний цэсэн тогтлол дахин буцаж эхэллээ. Одоо цагтаа иргэн ирэхэд залуу аренад хөөж тавив. Инээмсэглэн сэлмээ соглаад тэр гол дүрлөө шууд өгсөжээ. Түүний сэлмний үзүр дэмэний нүдлөө аян шиг гэсхий. Яг эцсийн агшинд манай залуу толгоогоо үл яжиг гэж жишгэн. Түүггүй залуу. Шууд дараагийн тавталгаа залгаж залуу түүнийг дээрээс нь доош хүчтэй цагчаар ордог. Гэвч Баатар хажуу тийш 50 алхаад хөөхөд зайлуулах мэт хөнгөхөн зөвхөлтөөр хариу барив. Дараа нь тэр гинтийн өшгөлт хийлээ. Майкл сэлмээрээ арай чамаа хамгаалсан ч зөвхөлтийн хүч түүнийг арч шидэв. Газарт хагсандаа тэр гар хөлөө газарч хитрэн засаад тэхэн урагш тэмүүлв. Энэ удаад тэр өөрийн авраг сэлэмтэйгээ нэгтгэв. Сэлэмний эр гэлбэж дэмэний биеийг олон удаа нэвтсэл бүшиг болов. Түүний нэвт гарсны дараа Майкл итгэлтэйгээр ирж харав. Манай залуу огт шархтаагүй зогсож байсан тул тэр итгэж нагшин зурд зам хоров. Түүний биед ганц шарх алга.
Хоёр гар нь халаасандаа хിവэрээ байлаа. Майклийн зүрх тогтлоор асар хурдан зохин. Түүний совин дэмэн үнэхээр өөр түвшнийг тус өөрийнх нь зөв байсныг хийж өгөө. Бүх хүчээ дайж хар шийдэн тэр симптомын сэлэмний орсхийг бүрэндэж өг. Түүний эргэн тойронд аваар дэлбэрэн авар хагарын аршингийн дүрцэн агарыг даргинав. Дэмэний өмнөх газар дэлбэрч түүний эргэн тойронд чорон ханаа босож ирэв. Тоос задарч дуусахад Баатар биедээ ганц цэцэраасгүйгээр яг байсан байрандаа зогсож байв. Майклийн нүүрэн дээгүр хөөс тусарч эхлэв. Бажинцэн тэрээр дэмэнийг бултахаа болж толооны илүү сонирхолтой болгохын тулд эцэст нь сэлмээс ховсохыг шаардав. Эцэст нь манай залуу хөдөлж гарын сэлэм рүүгээ төмөлөв. Үүнийг харсан Майк өөрийн тодтолгоо эхэлж тасна гэдэгт итгэн Баатартайгаар инээмсэжв. Түүний сэлэм гайхалтай хурдаар бууж ирсэн ч санснаа нь басангүй. Нэг нь агшин тэр сэлэмний хээр бод цогтхойг харсаа. Түүний мэгтарагийн зүйл болж өөрийнх нь толгой биеэс нь тэрхэн тасрах явдал бай. Сэлэмний ганц далайлтаар манай залуу түүний толгойг масаа шиг зогтчлаа. Дэмэн түүнийг огт харшгүйгээр сэлмээ өвдөрл хонд нь хий. Майкшин толгой газарт нохтаачнууд нь өгсөн хойноо Баатар дээр туссан хിവэр бай. Манай залуу юутай чарцшгүй асрыг хүч мэд хүрхийн аргагүй зангараа кинг зогсож байлаа. Энэ бүхэнгийн санин залуу хон орж гол дүрийн өмнөс хурж байгаа хумсар Маркиз хажуунаас нь газарсан мэт хашгирч сэлмээс сохолхой түүнд тушаана. Майклын чичрэх гар инстинктээр хүзэндээ хүрлээ. Хөөдөө хөөс түүний нөрөө дагуу орсон. Болсон явж бүхэлдээ бодтой санагджээ. Тэр үнэхээр өхөж өөрийн өвшийг мэдэрсэн гэдэгтээ итгэв. Ан ширтсэн тэрээр аимшигтай 50 байдлаар түүнийг шигтэх дэмэн лөө харцаа ажмаар өргөв. Манай залуу түүнээс тэдний тэнцөө гэж бодсон хിവэрөө гэж аяархан асуусан ч залуу хариуж чадсангүй. Үгэнд хоолойд нь тэгж тэр өрдөө зүгнэл байсан гэж гайхсаар байв. Эцэст нь дээрдэшгүй айцсандаар олон тэрээр гүнээ мөргөн бууж чухаахад зарлав. Ийхүү Алтан Пикси эцсийн халж тулаанд ялав. Нэг нь нүдэш дүнж том хүлээн авалт зохион байгууллаа. Алтан Пиксигийн бүлэг сүржин найрч хад Маркиз эсэргээрээ байв. Баатрууд түнд талархахыг зангасан ч Маркизийн нэг сүртмээр харц тэднийг агшин зөөрт чимээгүй болох. Түүнийг харц буруулмагт тэр бүгд амьсгаа дээрдэв. Яг энэ үед дүнж лонхтарс барин ирэв. Тэр Маркизад бүх зүйлс нэгэн шийдвэцнийг сануулад өөрийн биеэр хонт хоёрын дүр гэж өгсөв. Дарс айхсахтаа тэр ясгчийн хуваар ихийг дүүрсэх нь мэдээжин хэрэг хэмээн тоглоом хийв. Маркиз өөр хэлэндээ шатан шидээ зүүн. Үн сэрмэж цагаалгүй бууж хүч буй дүр зураг талхаад нь дахин тавтагдана. Түүний цус дарамтлаж бүсэж исэн ч өөрийгөө хүчээр 50 байлгаж дарнаас бага зэрэг болгов. Дэмэн насаас бүгдийг ажиглахын хажуугаар дарс болгоно. Дүнж гадрууга дээрээ өгөөмөр харагдаж байгаа ч энэ бүх хүлэн авалт нь үнэндээ Маркизыг олон нийтийн өмнө дарамтлах зорилготой тэр мэдж байв. Тэр өөрийн үндсэн зорилготой айш хэдийн хөрсөн тухай чимээгүй бодно. Дүнжийн төлөөх тулаан гяснаар тэр зэмлэн гэр бүлийг гисэн гэр бүлтэй оролцохоос өмнө хоёр гихэн ботход хүрэгчээ. Гэсэн ч тэр өөрийн ажил хараахан дуусаагүй хурдан ухамсарлав. Түүний ардаас хөнгөн ханиас хотоо гарлаа. Майк хоёр хоосон аяд барин ирж хамт сууж болох гэж өвөрхөн асуув. Өдөлгүй тэр дэминий хондхон дарс дөргиж түүнийг биширч хүндэтгэж явтгай чин сэтгэлээсээ хэлв. Түүний чин сэтгэлийн ёс хүч манай залууг гайхшруулв. Залуу өөрийн насны ханаас хинч түүнийг ялж чадахгүй гэж боддог байснаа. Харин одоо Баатар түүний дээр асар хол байгааг мэдэрснээ хүлээн зөвшөөрөв. Дэминий царанд үх яшигнийн зөвшөөрч тодорсон. Ийм доромжлалтай яригдлын дараач Майк үнэнч нээлттэй хിവэр байв. Доош харан шар ус залуу тэдний талааны үеэр юу болсныг бүрэн ойлгохгүй байгаахаа хүлээн зөвшөөрөв. Гэвч сэтгэлийн гүндээ тэр Баатар огт өөр түвшин байсныг мэдэрч байв. Манай залуу тэрхүү өөрөө ямар агуу гэдгийг огт мэдэхгүй байгааг ойлгов. Энгийн хүний мэдрэхүүгээс дасан тэрээр тулаан гიშгээс ч өмнө манай залуутай толгой дотроо тулцсан байжээ. Яг тэнд дээр тэдний хооронд хасар том цагийг ухамсарласан байв. Тэрхүү хөгцсөн мэдрэхүүн ачаар тэр амьдралдаа анх удаа бодиттой айцын мэдчихжээ. Энэхүү совин түүнийг аварсан гэж дэмэн бодно. Шөнийн тэнгэр рүү харан шар ус залуу дэшийн ертөнц түүний төсөөснөөс хавьгүй том гэдгийг ойлгож өгшөв. Дэмэн түүний авьяас ховор байж олгоч дахин давтагдчихгүй биш гэдгийг нухацтай хэлв. Эзэнт гөрөнд түүнээс илүү дор хаяж 3 хүн байгаа тул тэр хизээч нөгөө залуу түүний өв бүрийг анхааралтай сонсноо. Тэр үед манай залуу өөрөө ч бас яг ийм биеэ тоосон нэгэн байснаа саншаа. Хожим нь түүн дээр туршилт хийсэн арк гიშт залуу тоочд хүртлээ. Тэр өөрийгөө хамгийн шилдэг гэж боддог бай. Майкл түүнээс одоо ч гэсэн гэж боддог уу гэж тавламаар асуухад манай залуу хэдийн дээд зэгтэн хүрсэн тул тийм зүйл санаа зовхоо байсан гэж твчтэйгээр сануулна. Тэр залууд өөрийнх нь хинжээнд хүчрэхэг болоогүй. Цагтаа биеэ таахгүй байхыг зөвлөнө. Майкл түүний хэлэх гэсэн санааг шууд л ойлголоо. Яг энэ үед Дүнж ба Маркиз хоёр тэднэлөө артан ирнэ. Даамэн Майкл хоёр шууд басан тэдэнд хүндэтгчтэйгээр мэдчихлээ. Дүнж Маркизтэй хийх яриагаа дуусгаад түүнтэй уулзахаар ирснээ тайлбарсан. Тэрээр тулааны өмнө Маркизийн санд орох зөвшөөрөл авна гэж амарч ясныг нь сануулав. Дүнж инээгээд Маркиз руу заан түүнийг маш харамж байсан тул зөвшөөрөхийн тулд дахин нэг хилцэл хийсэн гэж тавлана. Маркизийн царай хоромхон зоворт уурандаа барайв. Тэр Дүнжийн хийсэн зүйлийг хизээч мартахгүй гэж дотроо. Тангарагсан ч зоогийн газрын өөр амьсгалыг бодон ураад арав. Тэр дамин руу ойртон
Хүзүг Баатруудынхаа хийсэн үйлдэл дуусах гэсэн. Гэвч манай засаад энэ нууц нь хүүгийнх нь оролцоог санаатаагаар ярьсан тул чин сэтгэхийг би санагдана. Дараа нь маркиз гадны хүнийг сандаа оруулж чадахгүй чорнд нь шаринж урамшуулахыг хүсэж байгаагаа хэлв. Тэр манай залуугийн өмнө жижиг хайрцаг тавив. Дотор нь цагаан цамхгийн шидээр бүтээсэн тусгай бүгж байлаа. Энэ бүгж нь 100 кг хүртэлхэд зүйл хадгалах зайтай аж. Дамынгийн шидэд дэвжил жижиг цагт хүрэх үнэтэй шууд ухаарч нүдэн тамрав. Анхны амлалтанд цэцлэгдсэн ч шагнал нь маш үнэтэй байсан тул тэр үнийг өнгөрөхөөр шийдэв. Тэрэрч төрийн инээн сэжил тодруулсан бүгжийг авч хуруундаа зөв бухимдсан хിവэр байгаа маркиз Баатарт төсөөр илүү олон шагнал санал болгов. Тэрээр гэр бүлд нь олон гайхалтай зэсэн байгааг дурчжээ. Ойролцоо нэрэгдэр сотоод ухаангүй хөтж хаджээж тэдний яриаш чимээгүй аж эхэлнэ. Манай залуу Юмблун гэр бүл бол алюминий вант тулсан хамгийн том хүлэг Баатруудын нэг тул тэрний зэсгийн цөглөлөг гайхалтай байх ёстой гэж бодно. Тэгээд тэр маркизад байх ёстой нэгэн тусгай зүйлийг санамсаргаар саналаа. Тэрээр сольтойгоор ном асууж сөрөгсөв. Маркиз гайхаж яагаад ном хүсэвэ гэж асуув. Нууцлаг инээн цэглэлээр Баатар ахынхаа хормонд хэрэгтэй гэж хэлв. Яг энэ үед ихсэн хашид Абелгийн тацхав. Тэрээр манай залуутай аж хон жижиг хүүхдийн зүү зооцсон. Ямар нэгэн хачаа хараач шиг аашлан сууж байв. Дараа өдөр нь дүнж манай залуугаас үнэхээр тийм хортон явах гэж байгаа мүү гэж асуув. Тэрээр түүний вин зориулж тон зоог бэлтэж байгааг тайлбарч жаахан удаан байж болох уу гэж асуув. Гэвч Баатар түүнд гэрээсээ дээр удаан яснаа хэлв. Түүний шийдсэнийг харсан дүнж хүн дээр айхилж түүнийг зогсоох боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв. Гэсэн хэдий ч тэр Даминаас дахин нэг өдөр үлдэхийг хүсэж аяжлт нь хэдэн хүлэг Баатар хамгаалагчаар гаргаж өгөхийг санал болгов. Баатар дотроо хамгаалагч шаардлагагүй гэж бодсон ч дүнжин сайн санааг хүлээж авах шийдэв. Тэрээр хүндэтгчтэйгээр тонгож зөвшөөрөөд бүх зүйл талархаж байгаагаа хэлв. Бүрэн төдөлгүй тэр мор өнө ихсэн гэр бүл рүү моржлоо. Хоёр доод түвшний хүлэг Баатар хамгаалагчаар дагалтан тавих ба өвтөр хажууд нь явган алхав. Дүнжин эзэмшил газраас халдах тасан мэгтөр тайвширч эхлэв. Тэрээр залуу эзний түүхтэй байж эцэст нь дууслаа гэж тоглоом хийн. Энэ нь манай залуугийн дөргөө хүргэж түүнээс өөрийг нь шоолох гэдэг нь үү гэж асуув. Виктор тэрэггээр аялахын товтой байсан ч алхах нь ядарч гин гэж хондлоо. Үүнийг сонссон Дамин Виктор дүнжийн төвтэй байхдаа гэдсний өөх хасан байна гэж нууц хөндөгөнж. Гэхдээ харахаараа түүнийг юунд нь оруулахаа шийдэв. Орой болоход хамгаалагч хүлэг Баатрууд багийг зогсоож Наржир хаас өмнө буудлахыг санаж болгов. Дамын ямар ч эсэргүүцэхгүйгээр зөвшөөрөв. Удалгүй ой модонд шин болов. Баатар тарга Баатартайгаа төдөг галын дээрээ суух ба хоёр хүлэг Баатар ойрцоо харуулж тагсан. Виктор оройн хоол бэлэн болсныг баяртайгаар зарж манай залуу хоолход бэлдэв. Тархан залуу хамгаалагч хүлэг Баатруудыг хамт идэхийг өрсөн ч нэг нь хожим тустай идэн гэд сольжтойгоор татгалзав. Яг энэ үед Баатар гинт зөксөс хийсэн. Түүний толгойд нэгэн тод дурамжээж ирв. Тэрээр явна гэж хэлэхэд пэж болон нөгөө хоёр хүлэг Баатрын гаргасан чинь сэтгэлийн сэтгэл хөдлөлийг саналаа. Тэдний нулимстай царай талархал паблик түүний гарнаас барьсан байдал чичирсэн инээн сэвшил бүхэн түүний бодж дахин амилав. Богийн нөөстэй залуу түүний зааварчилгаа өөрт нь шинэ хүч өгсөн гэж чин сэтгэлээсээ хэлсэн юм. Дамиа хөнгөн инээж магтаалыг өнгөрөөсөн ч гурван хүлэг Баатар гүнээ тонгоо маш их хүнд төлтөөр талархжээ. Тэр агшин санахан Дамианыг гайхшрал даруулна. Түүний нүрэнд бахархалтай бөгөөд чин сэтгэлийн инээн сэвшил тадарна. Одоо цавтаа иргэн ирж тэр хамгаалагч хүлэг Баатрууд руу харахад инээн сэвшил нь хിവэр байв. Гинт хоёр хүлэг Баатар хоёулаа санар сэрэмжтэй болов. Тэд чимээгүй тохио саржиж Дамианд аюулгүй байдлын үүднээс ойр орчмын бүсийг шалгахыг хүсэж байгаагаа хэлв. Баатар санаа зовх зүйлгүй гэж хэлсэн ч хүлэг Баатруудын нэг нь зэвсгсээр байв. Гинт нэг яхан гişийн зураас тэнгэрийн зүсэн орж ирж хар шидийн орохоор бүрхсэн жад нэг хүлэг Баатрын цэжийг нэвт сүлбэн ардандаа хасар том модон зогтлоо. Хүлэг Баатар тусаар асар их бөөлжиж газар дээр нас барав. Ой модонд муу явтай дуу хоолой цорой татай адил Дамиан эмгүү бие рүү эргэж харав. Ярьж буй хүн дүнжийн хамгаалагч хүлэг Баатруудыг эндэн гэж бодоогүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч тэд өвтөж доод төвшний хүлэг Баатрууд тус хамаагүй гэж хэлв. Харчаад чичирхийлж Бүрээс сугаран гарт эзнийхээ гарлуу бүцэн эсэн очив. Амьд өвдсөн хүлэг Баатар халтгчийг таниад шууд тулааны байршилд орлоо. Хастагч нь хар шидэд бузаршигдсан дунд түшний хүлэг Баатар Эрнст байв. Чичирсэн хүлэг Баатар түүнээс яагаад ингэж байгаа нь асуув. Түүнийг хариулт авахаас өмнө Эрнстийн ард талын сүдрээс хоёр хар шидтэн гарч ирэв. Тэд бол Ребекка ба Мастан нар байв. Шинэгчин бүсгүй инээж замтан төвөртэй шавчнууд байна гэж хэлнэ. Тэгээд тэр үлдсэн хүлэг Баатар руу төрөгдүүлэгч өнөр цацав. Манай залуу өнөрийг шууд таниад хамраа гараараа тагална. Нөгөө хүлэг Баатар Жастай байсангүй. Мэдэрсэн сайн нэж амнаас нь шүсг очиж эхлэв. Дамин Викторч гэсэн шидийн нүлэн давтаж эхэлж байгааг анзаарав. Тэр эргэж зэжгүйгээр шид бүрэн өөрчлөхөөс өмнө Викторийн хөзөрөө зэхэн ухан олдуулна. Ребекка шидээ дуусгаад урагшаа 50 дахив. Шидэн давтсан хүлэг Баатар толгоогоо барьж аимшигтайгаар өөрийн хүзүүгээ мөшгөв. Одоо манай залуу ганцаараа үлдлээ. Хоёр доод түвшний хүлэг Баатар нас барж Виктор хазар ухаангүй шүтэн. Тархан залуу ердөөж доод түвшний хүлэг Баатар ачлаа төрөгдүүлэгч өнөрийг эсэргүүцсээр байгаа санал халтай юм гэж хэлв. Тэр Даминыг тусгай
биеийн бүтцтэй байж магадгүй гэж сэжвэжнэ. Гайхсан шинэгч малгайгаа инээмсэглэн тайлж Дамианыг алаад дараа нь биеийг нь савлахыг санаж босгов. Баатар тэдний хүчнээс ирэх дарамтыг мэдэрч чадна. Эрнст хүүднээр инээж тэдний удаан хүлээсэн уулзаж тэцснээсээ гэж мэдэгдэв. Тэр манай залууг талчин хаяж Челсигийн шарж дээр зориус солхон өргөх болно гэж тангарагшав. Эрнст жадаа түүний эсрэг өрхөд Дамиан инстинктээрээ тусааны байршилд орно. Гэсэн ч түүний ураал дээр ичвчтэй инээмсэглэж тадарна. Тэр Хүлэг Баатрын нэгэнтээ жирээс айж байснаа сануулсан. Одоо өөрийн бүтлгүүдлийг бусдад тавах гэж байна гэж басамжлав. Энэ басамжлаж Эрнстийн өөрийг шууд хүргэв. Түүний бочингууд урандаа чичирч биеэр нь садсан гүдрив. Ребекка өрөг шалхан Хүлэг Баатрыг тэр ураа гол дүрийн залуу руу чиглүүлэхийг зөөлөн зориулж олов. Тэр инээмсэглэж байсан ч Дамиан ямар тайван байгаад сэтгүүлсэн зовжээ. Тэр тэдний хинбэ гэдгийг ч ойлгохгүй байгаа юм биш биз гэж сануулсан ч манай залуу инээмсэглэсээр байв. Ур цохооноо ашиглан тэр тэднийг Юланы хар шиднүүд гэж зөв тодорхойлж офицер түвшний зэрэгтэй гэж таамаглав. Түүний үнэлгээний оновчтой байдал Ребекка болон тархан залууг үгүй болгов. Эрч муурсан шинэгчийн түүнийг яаж ийм их зүйл мэдж байгаа гэсэн хад тэр ертөөл маш сайн сонсолтой гэж yazв. Эрнст жадаа дахин өргөж хар манагаар дүүргэв. Хар шиднүүд Дамианы хөл гарцаагүй гэдэгт итгэвчтэй болов. Эргэж зэвсгүйгээр Эрнст жадыг шууд түүний эсрэг шидэв. Гэсэн ч Баатар цогцтойгоор огт хүлсэнгүй. Тэгтэж гинтэд асах чимээ сонсож хоёрсон Хүлэг Баатар аянгаа мэд хурдаар гарч 90 Дамианд хүрэхээс өмнө хавцхыг зөксөв. Манай залуу ганцаараа биш гэдгийг харуулсан энэ гинтийн үйлдэл тэнд байсан бүх хүнийг шоконд оруулав. Хүлэг Баатар Себастьян болж таарсан ба тэрээр огт таатай харагдсангүй. Дүү хитэн хорон өмнөх үе рүү чам буцчихаачв. Дамианыг явахаас өмнө гүн түүнийг зогсоож Эрнст сураггүй болсныг дурдсан байжээ. Манай хүү энэ бол ноцтой асуудал гэдгийг шууд ойлгов. Өнөөх Хүлэг Баатар түүнийг үзэн яддаг бөгөөд Челсигийн өвхийн төлөө үс авахар оролдож магадгүй гэж гүн тайлбарлав. Жээл түүнийг биечлэн хамгаалж байсан ч Дамианд тийм хамгаалалт байхгүй гэдгийг тэр хүлээн зөвшөөрөв. Тиймээс тэр Дамианыг хамгаалуулахаар нэгэн чадваршиг Хүлэг Баатрыг томших бодолтой байжээ. Яг тэр үед үүд нэгдэж хоёрыг дуулахтай нэгэн орж ирв. Дамиан тэр эрийг донд зэрэглэлийн Хүлэг Баатар Себастьян Винчензо мөн болохыг шууд танив. Бусад донд зэрэглэлийн Хүлэг Баатрууд даалгавартай яваа тул Себастьян ганц боломжит сонголт байсан гэж гүн тайлбарлав. Мөнөө хэрэгтэй ирж зөвзгүйгүй даалгаврыг хүлээн авч Дамианы амнасыг хамгаалахаар тангарагшав. Үүж явж улам эрчимжиж эвсэгтэй мөч орчиж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзэхийг хүсвэл дэвшигсэн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нэн даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, сувгч маань заавал бүртгүүлээрэй.